Торгоны зам сан үзүүлж байна. Free Market Active зуны сургал. Чөлөөт нийгэм гэж юу вэ? Тэр чөлөөт нийгэм гэж ямар юмнаас бий болт юм бэ гэдгийг одоо өөрөөр хэлбэл хүн болгонд ямар боломжуудыг олох ёстой юм бэ гэдэг тухай эхлээд ярих хэрэгтэй тийм үү? Энд хоёр юм ярьж байгаа. Нэг нь хувь хүний эрх чөлөө гэдээ бид нар нэрлэчихэд байгаа. Өөрөөр хэлбэл хүн яах ёстой юм? Ингээд чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх ёстой. За нөгөө та нарыг хүсэж байгаа тэр нөгөө сонгуул Монголд оролцох хэрэгтэй байх ёстой. Чамайг арьс өнгөөр ялгардаг байх ёстой тийм үү? Мөн тийм эрхчлөөнүүдийн тухай ярьж байгаа. А нөгөө талаа эдийн засгийн эрхчлөө. Чи өмчтөй байх ёстой. Тэр өмчий чинь ямар ч байсан нэг хүн ирээд булаагаад авчдаггүй байх ёстой тий. Чи бизнесийг яаж байгаа? Хүссэн үйл ажиллагаа. Хэрвээ тэр нь бусдад л яаж байгаа? Хор хохирол учруулахгүй бол тий хийж болдог. Асуудал байхгүй. Ийм хоёр эрхчлөө ингэж явсараад уулзахлаараа л энэ нь хүн болгонд тэгш боломжийг олгоод хүмүүс нь тэрийг ашиглаад өөрийнхөө амьдралыг зохицуулж чадаад эхлэх юм бол энийг бид нэр бол юу гэж хэлж байгаа? Чөлөөт нийгэм гэж нэрлэж байгаа. Энэ төрлийн тухай ярьж байна уу? Нэг ярихгүй байгаас тээ. Ер нь хэрэгтэй юу одоо ийм нийгэм багт? Юу гэж бодож байна? Одоо энэ гоо ярилцаалаа. Төрийн үндсэн үүрэг нь зөвхөн аюулгүй байдлыг хангах юм. Үндсэн хуулийн зарчмаас. Үүндээ бол төр одоо юу гэж байгаа юм? Ганцхан үүрэгтэй байхгүй. Явж. Өөрөөр хэлбэл биднийг яаж явах хэвтэй? Хамгаалах хэрэгтэй байхгүй. Төр хизээч өөрийгөө хязгаарлах. Тэр бол гарцаа байхгүй. Улам л томрох шинжтэй. Улам л томорно. Монголын төрийн эдийн засгт оролцох ерөөсөө тэр байхгүй. Одоо би санд 2008 онд бид нэр судалгаа хийж байхад төрийн эдийн засгт оролцоо 42% байсан. Өөрөөр хэлбэл нийт эдийн засгт байж байгаа мөнгөний 42%-ийг төр зохицуулдаг гэсэн. Өнөөдөр 65 болцсон юм шиг. Алхам албаа нэмээ л. За 65 гэдэг бол бараг л социализм шүү дээ. Энэ бол яг үнэндээ бараг л социализм. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар байгаа шүү. Төрөөр дамжсан мөнгөний 10% нь заавал яадгүй. Авилга хэл хол болдог. Судлаад гараад шүү. Тэгэхээр ингээд бодох юм бол нийт эдийн засгийн 65% нь төрөөр дамжиж байгаа. Тэрний 10% гэхэлэр 6.5% нь яаж байгаа? Авилга болж байгаа. Ингээд бодох юм бол 10 тэрбумын эдийн засгтай улсад нийтдээ яах нь вэ? 650 сая доллар бол авилга тавьж байна гэсэн. Тухайн салбар эдийн засгт одоо ямар хувь нэмэртэй байна гэдэг ярьдаг шүү дээ. Одоо ч манай хөдөө аж ахуйн салбар бол манай нийт эдийн засгийн 11.2% юм байна. Барилгын салбар бол нэг 4.5% байна ингээ ярьдаг. Тэгвэл төр гэдэг салбар бол яаж байна? 65% юм байна. 65% нь контролтонгуудаа 6.5% нь өөртөө авчдаг. Одоо би бизнесмен хүн одоо юу гэж бодож сүүлдээ юу гэж бодож байгаа гэхээр Монголд хамгийн амжилттай явж байгаа бизнес юу вэ? Төр юм байна. Хүүхдээ супер амжилттай явж байгаа бизнес. Жил болго өсөж байгаа байхгүй. Одоо улсын төсвийг харах юм бол жил болго өсөж байгаа. Тасралтгүй өсөж байгаа бизнес. Тэн дотор байж байгаа хүмүүсийн орлого тасралтгүй нэмэгдэж байгаа. Тэгэхээр хамгийн супер амжилттай бизнес бол Монголд ганцхан л байгаа. Тэр бол төр. Тэгш боломж олгоод л хүмүүс өөрийнхөө эрхийг эдэлж чадаад л тэр эрхээ эдлээд л ингээл баялаг бүтээгээд л тэрийг өөрөө эзэмшээд л өөрийнхөө сайн сайхны төлөө зарцуулаад яваад ах юм бол уулын зөв байгаад байдаг. А гэтэл бид нар төр гэж нэг айхтар юм бодоод олцсон. Тэрийг байх ёстойгоо бүгдээрээ ботцсон. Тэгэл тэнд давуу тал олгоод тэнд байж байгаа хүмүүс давуу тал олгоод тэр хүмүүс өөрийнхөө найз давуу талыг олгоод ингээл ялгарл үүсэл яваад байдаг. Тэр өнөөдөр дэлхийд дахинд ийм байгаа байхгүй зөвхөн Монгол биш. Дэлхийн нийтээрээ яг ийм төрийн дарангууллын тодорхой улс төрчнөрийн дарангууллын тийм тогтолцоог тийм одоо яах нь ойлголтыг хүлээмжшөөрөөд ингээд тэрийг юусоо байх ёстой юм шиг төвлийн үний юм шиг хараад яваад байгаа л асуудал. Яагаад байхгүй байж болдгоо ингэ те. Хийж бодож үзэж яагаад болохгүй гэж. Энэ либертар үзлийг судлахын ач холбогдол нь зүгээр яг хөө төр мөрийг байхгүй болох нь одоо хаашаа. За боли тэрийг боли хийдвүлээ те. Тэгэхдээ энэ өөрөө бас сэтгэлгээний гоё урлаг байхгүй. Өөрөөр хэлбэл дэмийг байхгүй гэж харж нэг үзэж штэ. Тийм үү? Та нар өөрөөр хэлбэл дандаа байх ёстойгоо бодож байсан юмыг байхгүй гэдэг үнцгээс нь харуулж байгаа байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл та нарыг хайрцагнаас гадуур сэтгэдэг болгодог энэ бол яалтчгүй юм болгон дээр. Одоо ингээд хэрвээ та нар энэ үзэл онолыг судлаад заавал энд автах хэрэггүй л те.
судлаа тодорхой хэмжээний ойлголт авчих юм бол цаашдаа амьдрал дээр маш олон юмн дээр хандлах чаяг өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл юмыг яаж вэ? Өөр үзгээс харддаг болж байгаа. Ягаад болохгүй гэж. Тэ? Ягаад ийм байж болохгүй гэж гэдэг тийм үзгээс. Өөрөөр хэлбэл төвлийн юм гэж байхгүй гэдгийг аягүй сайн ойлгож байгаа. Чөлөөт нийгэм ямар ч одоо юу гэдэг хүний амьдралын сайн сайхны тухай ярихад бол сонголт хийх эрхчлөөний тухай л ярина. Тэр бол гарцаа баг. Сонголттой холбоотой, эрхчлөөтэй холбоотой их чухал асуудал бол хүний эрхийн асуудал байна шүү дээ, тэ? Хүний эрхийн асуудал. Энэ хүний гэж тодтогсон их учиртай байгаас тэ? Хүний эрхийн асуудал. Хүнд л байх хэрэгтэй эрх байхгүй. Амьтанд байдаг юм байна, тэ? Дээрэс нь бас яах нь өөр хүнд өгч болдгоо юм байна. Энийг шилжүүлээд маа чинийг авчих гээд өгч болдгоо. Тэр хүнд л байдаг эрх. За яг гэмэл эрх бод. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас бол хүний тодорхой эрхүүдийг ингээд дэлхийн нийтээр одоо энэ түгээмэл энэ бол заавал хангагдсан байх ёстой эрх гэж тунхагласан байдаг. За номер 1 эрх нь юу вэ? Бид амьд явах хэрэгтэй шүү дээ. Амьд явах хэрэгтэй. Бид нар амьд явах хэрэгтэй. Ингээд тунхагласан мөртлөө яаж байгаа вэ? Тодорхой төрийн шийдвэрээр хүнийг алаад байгаа шүү дээ. Алчиж байгаа шүү дээ. Чи тийш очиж тэрнтэй байлд гэдэг чинь алзал байгаа шүү дээ. Чи тэрнтэй очиж байлдчих. Чи өхөл өхнөөс огч дээ. Ямар ч сан байлдах гээд алчиж байгаа. Эсвэл өөр нэг улсын хүнийг очиод ал гэдэг тушаал өгч байгаа. Манай хүн очиод буудаж алдж байгаа юм тийм үү? Энэ одоо хүний эрх мөн үү? Тэгээ хүний эрх хангаж байна дэлхийн нийтээр. Бас эрэг үгүй. За тэгээд зөндөө бол эрх байна шүү дээ. Би бол шашнаад чөлөөтөө сонгох хэрэгтэй байгаа тийм үү? Арс өнгөөр яаж ялгуурлуулахгүй байх хэрэгтэй. Би бол адилхан болсон. Дээрээс нь би боловсрал эзэмших хэрэгтэй. Дэлхийн нийтээр хүн болгоо. Хамгийн сүүлд энэ нүүбээс тунхагласан хүний эрхүүд дээр нэг эрх нэмс. Тэр нь болохоор интернетийн эрх ч лөө. Өөрөөр хэлбэл хүн болго интернетэд яах нь вэ? Ямар нэг хязгаарлалтгүйгээр одоо яах нь холбогдож тэндээс мэдээлэл яах нь авах хэрэгтэйгээ тунхагласан байна. Тэгээ манай засгийн газар яаж байгаа вэ? Зарим нэг доменыг нь хааж магаал тий. Түгээмэл эрхүүд байгаа учраас бид нэр яаж байгаа. Энэ ертөнцид хувь хүн гэдэг утгаар оршин тогтнож чадж байгаа байхгүй. Энэ байхгүй бол бид нар хинч биш шүү дээ. Бид нар бол төмний нэг байхгүй. Нэг хүний үхэл бол юу байдаг вүлээ? Эмгэнэл байдаг. 1000 хүний үхэл бол зүгээр л статистикийн тоо байдаг. Тэгэхээр бид нар нэг хүн байх уу? 1000 хүний нэг байх уу гэдгийг сонгож байгаа байхгүй. Хэрвээ чиний эрхүүдийг ингээл хасаалгах юм бол чи 1000-ны нэг байхгүй. 1000 ширхэг малын нэг, 1000 ширхэг хоньны нэг. Өөрөөр хэлбэл бид нар байгальд байж байгаа амьтдаас ялгаатай байгаа тэр зүйл маань явж ирэх маань юм байна шүү дээ. Эрхээ хэлж чадж байгаа тэр хүн байна. Ирэх байхгүй бол бид нар яг л амьтан шүү дээ чорт. Ямар ялгаа байгаа юм. Тэгээ надад өөр ирэхгүй төрсэн асуудал нь тэгвэл хүн юугаар илүү юугаар ялгаатай. Ягаад хүн ийм өөр байгаа юм гэж бодсон. Тэрний хариулт бол яалтчгүй эрх чөлөө байна. Хүний эрх байна. Ирэх байгаа учраас, ирэхээ мэддэг учраас, хамгаалдаг учраас хүн болвол амьтнаас ялгаатай. За чөлөө зах зээл энэ бол маш чухал. Энд яаж байгаа вэ? Үн өөрөө тогтдог тий. Энд хүн дуртай үйл ажиллагаагаа өөрөө хийж болдог. Бусдын эрх ашигыг хөндөг бол. Дайжаа бусдын эрх ашигыг хөндсөн юм хийж болно. Хийнгүүтэнд зах зээл тэрийг яадаг вүлээ? Өөрөө шууд механизмаараа хөөгөө гаргачихна. Ягаад гэвэл чи муу хоол хийсэн учраас яасан. Хүний гидсийг хордуулсан учраас чи яаж байгаа. Чамдаа тагж хүрэхгүй шин. Тэр зах зээл өөрийгөө имэндэг, ангаадаг тийм супер тогтолцоотой байхгүй юу? Ягаад үе эдийн засгийн хямрал болдгийг гэхээр нөгөө зах зээл чинь яаж байгаа гэхээр шилгээгээд тэр өндөр зардалтай байгаа юмыг буруу хийж байгаа нөхдүүдийг яаж хасчихж байгаа байхгүй. Байгалийн шалгалттай адилхан шүү дээ. Тэгээд зөв юм хийж байгаа, хүнд хэрэгтэй юм хийж байгаанууд нь яадаг вэ? Үлддэг, амьдраад үлддэг. Тэгэхээр зах зээл бол яг л жүнгэлтэй адилхан. Тийм яг л байгалийн шалгалттай адилхан зүйл. Тэнд хамгийн сайнууд нь үлдээл яваад байгаа шүү дээ. Хамгийн сайнууд нь үлдэж байгаа учраас биднэрт маш сайн юмыг маш сайн үйлчлэгээ, маш сайн бүтээгдэхүүн өгч байгаа. Зах зээл байгаа учраас бид нар iPhone-той болсон шүү дээ. Тэр Steve Jobs гэдэг хүн iPhone хийсэн байхгүй. Хэрвээ зах зээлийн нийгэм байгаагүй iPhone гэдэг утас хизээч гарахгүй байсан. Төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засаг зах зээл хоёрын ялгаа нь юу вэ гэхээр зах зээлийн эдийн засаг болвол хүний бүтээлч үр ашигтай үйл ажиллагааг л ядах.
урамшуулдаг. Төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагт бол яадаг вэ гэхээр бүтээлч үр ашигтай үйл ажиллагаа бол хүнд ч хамаагүй байдаг. Хүнд ч хамаахгүй. Тэгээ зүгээр л тоо хэрэгтэй, үйлдвэрлэл байх хэрэгтэй. Зах зээл бол яаж нэхлээ эрэлт хэрэгцээг хараад өөрөө тэр юмыг бий болгоод яваад байдаг. Бүтээгч юм байхгүй, бүтээгч тогтолцоо байхгүй, супер бүтээгч тогтолцоо байхгүй. Бодож сэтгэх, хөдөлмөрлөх, хөдөлмөрийн үр шимээ хүртэх, бусадтай солилцох, энэ бүхнийг хамтд нь өмчтэй байх эрхчлөө гин. За хувийн өмч бол өөрөө энэ хүний одоо юу гэдгийг өөрийгөө илэрхийлэх боломжоо ашиглах бол хамгийн чухал яалтчгүй суур нөхцөл нь байдаг. Хүн өмчтэй байж л яадаг байна. Тэр боломжоо ашиглаж болдог. Тэр өмчтэй хүн байж л эдийн засаг өсдөг байхгүй. Өмчгүй байгаа тохиол эдийн засаг өсөхгүй. Тэгвэл өмч гэдгийг юу хэлж байгаа юм бэ гэж байгаа. Чамд байж байгаа тэр өмчийг би энэ бол минийх юм шүү гэж баталгаажуулах ямар нэг юмтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи газартай байлаа гэж бодоход яах нь вэ? Энэ бол нөхөр Халиунбатын газар шүү гэдээ тэрийг баталгаажуулчихсан тий. Бичиг баримттай байх хэрэгтэй. Тэр минийх юм шүү гэдэгтээ би өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тийм итгэлтэй байхгүй байгаа тохиолдолд тэр бол өмч гэж хэлэхэд хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл өмчлөх эрх тэрийг баталгаажуулах нь бол яах нь вэ? Баталгаажуулна гэдэг нь төрийг яриад байгаа биш байна шүү дээ. Бусад хүмүүс тэрийг хүлээмжшөөрөөд хүндлээд энэ бол таних шүү гэж хүлээмжшөөрөх аюул чухал байгаа байхгүй. Яг сүүлийн үед бол төрөөр баталгаажуулдаг гэсэн тийм. Төр нь бас ноотой, амар ноот. Яаж нэг давхцуулаад өгчин тийм. Хоёр хүний газар давхцуулж өгчин. Хоорондоо үзүүцтэй. Шүүхөр үзэлцгээд. Гэхдээ тийм зөндөө шүү. Тэнгүүтээ нэг хүн ингээд үшээ авцсан байсан газрыг өөрөө төрийн албан агч шууд харсан энэ гоё газар шүү гэснээр татах төшөөл өчнгөө болгочих гэх. Өчнгөө болгонгууд авчдаг. Яг ийм үйл явц сая сонгуулийн 4 жил боллоо шүү. Өмч бол Монголд бол айгүй баталгаатай биш. Тэр бол гарцаагүй. Тэгэхээр ийм баталгаатай биш өмчн дээр ажиллана гэдэг бол супер эрсдэлтэй байхгүй. Хэцүү байх нь шүү дээ. Хинч хизээж хүрчээд чиний өмчийг булаах боломж одоо л нээлттэй байж. Иргэний нийгэм гэж нэг айхтар сонио ойлголт бий гэсэн. Та нарыг сайн энийг ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Нэг утгад ингээд олон хүмүүс нийлээ зохион байгуулалт ороод байгаа юм шиг те. Эвгүй юм шиг те. Нөгөө талын бас байх ёстой юм шиг юм. Сонио ойлголт. Хамгийн сонирхолтой нь энэ өөрөө л яаж нэхлээр үнэхээр нөгөө төрөний өмчийн харилцаа гэдэг шиг бүр ингээд байглаасаа бий болж байгаа. Үнэхээр суур хэрэгцээ нь бий болж байгаа. Тэр зүйл дээр тулгуурлаж гарч ирж байгаа тийм зохион байгуулалтыг л бид нар иргэний нийгэм гэж нэрлэж байгаа. Үнэхээр хэрэгцээ байгаад байгаа байхгүй. Үнэхээр энийг өстө хийхээс өөр арга байхгүй ч ойлгоцсон чин сэтгэлээрээ тэрийг хүлээн зөвшөөрчихсөн. Бодлороо шүү дээ тийм зүрхээрээ биш тийм хүлээн зөвшөөрсөн хүмүүс нийлээд тодорхой юм хийж байгаа иргэний нийгэм гэж хэлж байгаа. Энэ иргэний нийгэм байгаа учраас нийгэм бас тодорхой хэмжээнд эрүүл болдог. Эрүүл болдог. Өөрөөр хэлбэл зарим нэг юм ингээд болохгүй шүү дээ болохгүй байна. Зарим нэг юмд ойлгомжгүй байгаа тохиол түрүүний яг газрын асуудлаа шийдэх гэж байгаа шиг хүмүүс нэгддэг байхгүй. Сайн дурын юмсан дээр нэгдэж байгаа. Хоорондоо дүрмээ зохирч байгаа. Ийм иргэний нийгэм байгаа учраас энэ нийгэмд байж байгаа тодорхой ганцаараа шийдэж чадахгүй байгаа юм а олуулаа шийдээд явдаг. Нэг тохируулга маягтай зүйл байна. Тэрнээс энийг одоо юу гэдэг нэг хүн санаачлал нөгөө хүмүүсийг ингээд панаалцаар хагаад ямар нэг аргаар ингээд панаалцаар хагаад хоорондоо нэгтгэнгүүтээ нөгөө хүмүүс бол сайн ч ойлгохгүй мөртлөө за энэ магадгүй зүв байж магадгүй гэдэг ингээд орж байгаа. Тийм үйл явцыг бол вообще иргэний нийгэм хэлэхгүй. Энэ бол өөр ялгаатай зүйл. Үнэхээр чам тэр хэрэгцээ нь байгаа учраас үнэхээр чи нэг зөв гэж бодож байгаа учраас тэнд нэгдэж байгаа. Тийм үйл ажиллагаа. За ардчлал бол сүүлийн үед одоо юу гэдэг юм манай нөгөө нохоод барьдаг мод гэдэг шиг хүн болгол ярьдаг юм болцоод байна л да тий. Ялангуяа ардчил гэдэг имийг арчснаа өвчлөөд автсан их л мундаг юм гэдэг ойлголтыг хүмүүс төрүүлээд байгаа. Яг нь ардчлал бол өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд олон хүн сууж байгаад уучраа олохныг арга юм шиг байна. Гэхдээ өнөөдрийн хүртэл бол яг нь ардчлалаас илүү суперын бодож олоогүй л асуудал байх шиг байна. Тэгэхээр ардчлал гэдэг бол олонх нь цөөнхөө дарангуулдаг л тогтолцоо шүү дээ. Тийм үстэй. Тэрнээс биш нэг тийм бас айхтар супер юм бол биш. Олгон цөөхөд дарахуулдаг. Гэтэл өнөөдөр бол эсрэгээр айгүй нийттэй цөөх нь олгохоо дарахуулдаг тогтолцоо болцсон байхгүй ардчлал гэдэг нэрээр. Тэгэхээр энэ бол бас жоох асуудалтай тогтолцоо мөн үү мөн. Уул нь олонх нь шийдвэр гаргаад явж ивэл арай л дээр юм шиг байна зүгээр. Өөр бодож олоог учраас арай дээр юм шиг байна. Харамсалтай нь ардчлалын нэрээр одоо маш цөөхөн хүмүүс дарангуулаад байгаа тийм тогтолцоо болчихдог. Тэгэхээр уул нь бол энэ ардчлал гэдэг юм бол анх тэр дээр үе тэр грект үсэж байхдаа бол яасан бэ? Энэ бол хүн болгон оролцдог. Тэгээ бүгдээрээ чөлөөтөө тэнд яадаг бахна. Сонголтоо хийдэг. За тэгээд тогтмол ингээд хувирдгүү. Өөрөөр хэлбэл
энэ жил сонгуулийг ингэж явуулаад, энэ дараа жил ингэж явуулаад тий. Энд ч одоо бүр гамшиг болж шүү дээ. Одоо өөрөөр 4 жил тутам сонгуулийн үйл өөрчлөлт болчихсон. Та тэрийг анзаарч байна уу? Яг тэгвэл сонгогдох гэдэг хүмүүс нь өөрсдөө зориулж тэр хуулийг өөрчлөд байгаа байхгүй тий. Ингээд сонгуул хийчихвэл би гарах гээд байна гэдэг. Өөрөөр хэлбэл тогтмол байх хэрэгтэй шүү дээ. Шудраг байх хэрэгтэй. Тэгэхээр ийм зарчмууд нь алдагдчихлаараа ардчил өөрөөр хэлбэл цөөнхийн засаглал болчихдог. Шудраг бас гэдэг бол хаана байдгүй гэхээр хүмүүсийн соёл, ойлголт, ёс суртахуун дотор л байд юм шиг байна. Хүмүүс тэрийг л хүлээн зөвшөөрч шудраг бас бий болдог. Тэрнээс тэрийг хүлээн зөвшөөрөг байхад 1000 хууль гаргаад 1000 мундаг хуульч томилоод, шүүгч томилоод энэ бол яах нь вэ? Нэг тийм үр дүн байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл та нар шиг залуу хүмүүс өөрийнхөө оюун санаан дотор тэр шудраг осыг л яаж чинь бий болгож чиж энэ нийгэм өөрөө шудраг болно. Тэрнээс биш хуулинд тэр бол асуудал байхгүй. Ерөөсөө асуудал байхгүй. Өнөөдөр авилга өгч болохгүй гэдгийг хуулиар бол айгүй тодорхой бичсэн байгаа шүү дээ. Тийм үү? Гэтэл авилга өгөөл байгаа шүү дээ. Ягаад гэвэл өгж байгаа хүн яаж байгаа юм? Тэрийг буруу гэж бодохгүй, авж байгаа хүн буруу гэж бодохгүй. Тэгэхээр энэ ойлголтын энэ хүмүүжлийн яс суртахууны тэр хэв хэмжээнүүд бидний толгойн дотор байхгүй учраас асуудал байна. Энэ инх тайван байна. Энэ бол дайн тулаан энэ муу буухай бүхэн болвол явж өөрөөр хэлбэл тэр бусдыгаа хүндэтгэхгүй байгаа. Нөгөө нэг тэр олон боломж, тэгш боломжийг олохгүй байгаа. Хөвөний эрхчлөлөөрөө халдж байгаа. Тэр бүх юмнаас л бий болж байгаа. Өөрөөр хэлбэл нэг нэгийгээ хянах гэсэн орлого. Өөр ямар ч тайлбар тэнд байх ёсгүй. Дайн болж л байна гэдэг бол тэр бол буруу л байна гэсэн үг. Нэг нэгийг үзэн ядчил байна гэдэг бол тэр бол буруу л байна гэсэн үг. Тэгэхээр их тайван гэдэг бол өөрөө тэр чөлөөт нийгмийн өстө хамгийн чухал одоо юу байх нь вэ? Шалгуур нь багхгүй. Үнэхээр тэнд их тайван хүмүүс тайван л гоё амьдарч л байвал тэр бол үнэхээр ямар нэг байдлаар түрүүний миний хэлсэн эрх чөлөө, сонголт, боломж бүх юмнууд яаж байгаа хэвийн сайхан байна л гэсэн үг. Явж. Нөгөө талаас их тайван байгаа учраас тэр боломж нь бас бүрэлддэг. Хоёр талтай тий. Тэгээ би бол одоо сүүлийн үеийн Монголын нийгмийг хараад юу гэж бодож байгаа гэхээр бие бинийгээ үзэн ядсан, шоронд тойрсон, одоо тэгэл яасан, хараасан, ерөөс энэ нөхцөл байдлыг хараад энэ нийгэм болохгүй байна л гэж бодож байгаа. Аль нэг юм болохгүй. Эрх чөлөөгөө ил сураагүй хүн бол эрх чөлөөний хамгийн том дайсан байдаг гэдэг үгээр нэг дуусгав. Фри маркет актем зуны сургалт.